Өнөөдөр бид дэлхийн дээр байдаг бүх эсгэлэн зүйлсүүдийг идэх болно. Эсгэлэн эрзэн чихэр, эсгэлэн бог, эсгэлэн ундаа, эсгэлэн чипс, эсгэлэн бичэн гэдэг байж болох бүхэл зүйлсүүдийг би аваад бэлтчихсэн байгаа. Биднэрт задлах зөндөө бокс байна. Эндээс гадна том юмнуудыг хүлээж байна. Тэгээ бичлэгээ эхлүүлэх хүшээ та нар сайн уу? Би сайн. Хамгийн ихэнд эсгэлэн богт туршиж үзье гэж бодож байна. Энэ болохоор ийм ногоон алюминий амттай ийм эсгэлэн ийм том бох байгаа байхгүй юу? Хүш миний хүч яасан? Эсгэлэн юм бэ? Ёо, намайг жажилж хаад ингээд шүнш ингээд ядлаграад байгаа байхгүй хамгийн амар. Энэ бохны эсгэлэн байгаа байдал нь бол 7.5 оноо авахаар заяо. Тэг миний аппаратны завцраар ингээд ороод байгаа болохоор энийг шууд гаргачлаа. Жажилж хаад ингээд шүнс ингээд ядлаграад хаад айгүй эвгүй юм байна. Энэ би яг л 7.5 онооглоо. Дайжгүй байл айгүй лаг бох байна. Дараагийнх нь toxic waste гэсэн нэртэй юм sour candy байгаа байхгүй. Тэг сэсрээд үзэнгүүт ерөөсөө юм дуурахгүй байгаа. Юм хогийн савны хэлбэртэй юм пүнкер мөнгөр шиг тийм юм байна. Энэ тусдаа ингээд нэгээрээ юм гялгаруудтай юм байна. За алийг нэгтэх үү. Энэ чихэр одоо ямар хуу эсгэлэн байгаа бол та битээ нэг амар эсгэлэн байгаасаа. За амсын нэг юм бөөрөн китөө хэлбэртэй юм байна. Болио. Энийг бол ёстой идэлтгүй юм байна. Миний ингээ хилэн дээр тавигдаа шууд ингээ миний хил ингээ зүсгэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд ингээ цус амтгах гэдэг заяо. Энэ бүр арай л хүчтэй эсгэлэн юм байна. Энэний эсгэлэнгийн хэмжээг би баг 10-аас 11 гэж хэлэх юм байна заяо. Одоо би бусад төрлүүдийг бол хизээч тэгж амсахгүй байна. Дараах нь cry baby гинэ. Энийг идэж шууд уйлах юм шиг байна. Ийм эсгэлэн чихэр байгаа. Энийг идэж үзнэ. Чихрэн дээр бас cry baby энэ гэж биччихжээ. Пүү энэ чинь мунаг хатуу ид байна. Яа, миний хэл. Боли. Энэ чихэр тэр чигээрээ лимоны айстай чигэр юм аа ши. Миний ингээд нус нулимс хоёрыг бүр барж ийн заяа. Миний нулимс гойчих гээд байна. Би тэгтээ ингээ уйлж онгоонд орохгүй заяа. Бол энэ чихэр бүр үнэхээр амар чихрээд энэ би 10-аас 10 оноо шууд тэ нар. Дараагийнх нь эсгэлэн ундаа. Энэ айгу сонирхолтой санагдчихж байгаа. Warheads гэсэн нэртэй. Тэсний 12 ширхэг дотор байгаа заяа. 6 төрөлтэй нийт. Тэгээд түр доош оноо тавьчихдаггүй айгу хүнд юм байна. Тэгээ задлж байгаа харуулнаа. Бас айгу сонирхолтой шүү дээ. Ийм байдаг юм байна дотор. За баларсан шүү. Бид нар аюу олон төрлийн эсгэлэн ундаанууд уух юм байна. Тэгэхээр гэс задлаа, гэс балгаад явъя. Цэнхэр бөөрөлцгөн, лимон, тоор, тарвас, черри, ногоон алим гэсэн төрлөөттэй байна. Энэ эсгэлэн болгоод байгаа зүйл нь энэ лимон юм чи лимонтой төрлөөс нь эхлэе гэж бодож байна. За энэ ч надад таалагдахгүй байх та. Ингээд аяган тэгээд та нарт ямар өнгөтэйг нь харуулах гээд ийм аягнууд худалдаж авсан байхгүй юу бас. Энэ бол лимонтой газтай ус шиг амтгч чинь. Гэхдээ ингээд залгисны дараа ингээд хоолоо ингээд жоохон хорсгоод идэг юм байна. Эсгэлэнгийн хэмжээнийг 10-аас 5 юм уу та. Тийм амар эсгэлэн бол биш. Гэтэ ер нь эсгэлэн юм байна шүү. Сул тал нь газ нь айгу хурдан гард юм байна. За одоо цэнхэр бөөрөлцгөн гэдэг байгаа шүү дээ. Энэ бүр уух хавтад бүр айгу хөдөлгөөд энийг ууж үзээ. Яг цэнхэр өнгөр бол гарч ирж байна. Хулигтаагүй шүү бид нарыг. Ийм эсгэлэн барайн нэдэн штэ. Яг тэрэн шиг амтагтаад байна. Гэхдээ саяны лимоноос бол хамаагүй хүчтэй эсгэлэн юм шиг санаж байна. Энэ би 10-аас 6 оноо өглөө яна миний хацар улгаад авахыг согтоод байна шүү. Тортой төрлөн. За одоо арай бүгдийг хийхгүй жоох амьдралтай байд. Эндээс би бүр гэхрээд алж өгч. Хүү шинч ямар сонио үнэртэй юм жоох сонио үнэртэй явцсан шүү. Тортой төрлөнийг тийм лаг бол биш юм шиг байна. Үнэр нь таалагдахгүй. Энээс яг тоор гэдэг зүйл нэг тийм амтагдахгүй байна. Үнэр нь ч гэсэндээ яг юу нь мэддэхгүй заяа. Тоор бол үнэртэхгүй байна. Тэснэ газ нь айгу хурдан гард юм байна. Энэ миний газ бас алюжээ гарсан байх жишээ нэ тий. Тэгэхээр жоохон мяа юм байна. Энэ би 10-аас 3 оноо өглөө нэг таалагдсангүй. Үлдсэн 3 төрлөө жоохон байж байгаа дуу. Одоо чихрнүүдээ идмээр байна. Дараагийнх нь энэ байна. Айхтар эсгэлэн лин гэж штэ. Candy Mega Sour Buttons гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ ийм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Ингээ нэгээр нь авч иддэг юм шиг байна. Америкт үйлдвэрлэгдсэн гинэ. Хүү шинэ айгу олон юм шүү. Үгүй мэн. Ийм юм бэ. Энэ болохоор ногоон алюминий амттай, энэ нь лимонтой, энэ нь blue raspberry, энэ нь гүзэлцгний амттай. Ингэж авагддаг. Ингээд идэж үзье. Энэ цааш нэрээ иддэм шиг аагүй мэнэ. Энийг нөгөө нэрийн эмийн сангаас авдаг юм витамин эдэн штэ жижигхэн. Энэний гаднах нь айгүй юм чихэрлэг байжсэн аа. Дотгошоо нь ороод ирэх юм жижигхэн цагаан юм айгүй эсгэлэн байдаг штэ. Бүр яг тэрэн шиг амтгцсан заяа. Тэгээ бүр яг хамгийн гол нь яг амтаараа. Энээс ногоон алимын амтгч ингээд бүгд амтгч байгаа ингээд ярингууд шүнс ялгараад ах шиг амар балаа юм бэ. Ингээд голоор заавал шүнсээ залхих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ айгу сонирхолтой юм байна. Надад амар таалагчлаа. Энэ би 10-аас 8 оноо өглөө. Дараагийнх нь эсгэлэн спрей ингээд цацдаг. Ногоон алимны амттай гэнэ. Яна миний хил айгаад дэш үе эсгэлэн юмнуудаас. Гагцсан наач энэ ямар тэнэг шүршигддэм бэ?
Ууланда бас эсгэлэн байна. Дажууд саяны чихрүүдийг бодвол түрүүний нөгөө амар эсгэлэн чихрийнхаа ногоон төрлийг нь задлж агаад энэ ногоон алюмины амттай энэ спрейгээ цацаж үзье. Би зүгээр аман дотор дэлбэл болох хүлээж идэг нэг. Болио. Эм. Ихүү хоёр хосынхоо гэрлэх ёслолыг эхлүүлж байна. Toxic waste минийхүү, sour spray минийхүү зөвшөөрж байна уу? Зөвшөөрж байна. Хамтдаа үнэхээр сайхан амьдрнаа. Тэгээд хоёр тэр чигээрээ яв. Зя одоо лимонтой бичэн иднэ. Им Julius гэсэн нэртэй байна. Энэ бичлэгтээ маань Julius брэнд хамтран ажиллаж байна. Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 80 гаруй орнд худалдаалагддаг алдарт жигмэгний брэнд юм. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд хамгийн олон төрөлтэй жигмэгний брэнд юм. Ахмад буурлууд маань цайндаа дүрээд идчихэн ажил хичээл сургууль дээр үнсэн үедээ гаргаад идэхэд их амар авчурган төрлүүдтэй. Онцлог нь гэх юм бол бусад өрсөлдөгч жигмэгнүүдтэй харьцуулахад сахарын хэмжээнд бага, үн боломжийн CUJ центрт бол жижиг кукинууд нь 1600-аас 1800-ийн хооронд худалдаалагдаж байна лээ. Энэ бол йодорын юм байлээ. Янзын шаржигнуур шагшуурга гэж энийг хэлэн шоколадтай, шоколадгүй, гүзээцгэнтэй маш олон төрөлтэй гэрээ чин доод талын дэлгүүрт байгаа гээл боддоо. Надад хавчуургатай төрөл нь илүү их таалагдсан. Харин чамд хазалт бүр амттай Julius. Дараагийнх нь Lemon Head гэсэн нэртэй нэг юм чихрэл юм шиг байгаа. Бас л чихэр айгу олон ширхэгтэй юм шиг байна. Уусаа. Яг л витамин С шиг юм байна. Аюур таккал явчлаа. Өний шүдний хураадны хоёр төмөр салчлаа яа. Энэ ямар мангар чихрээ. Уул айгу гоё эсгэлийн юм байна. Даанч миний хоёр төмрийг салгаач л амар өвдөж энэ чихрээс болж байгаа. Энд би 1 оноо өгнө. Хогийн чихэр. Маргааш шүдний имлэг очихгүй бол дараагийнх нь болохоор ийм warheads гарч ирж байна. Бид нэр ундааг нуугаад байгаа шүү дээ, тий. Эннийх нь ийм зөөлөн чихэр юм байна. Одоо жоохон хатуу чихэр жоохон боломжтой эднэ. Хүү эн чинь ямар сонин бүтцтэй юм бэ? Яг мармелад шиг харагдаад байх юм. За энийг хазаал үзье. Зөөлх юм байна. Йоо ямар амар наалтд юм бэ? Энэ ерөөсөө эсгэлэн биш юм байна. Би ерөөсөө ингэж барьсангүй. Айгүй шүдэнд наалтд юм байна. Таалагдсангүй 10-аас 3 оноо өглөө угаасаа эсгэлэн биш юм байна. За дараагийнхыг би чихэр гэж бодсон боловч энэ дээр gum гэд бичсэн байна. Roses гэсэн нэртэй юм sour эсгэлэн юм бох байна. Ямар сонио оливын тос шиг шууд ингэж үнэртэж байна. Надад жоохон сонио харагдаад байгаа. Та нарт тэгээ санагдаж байна уу? За ямар өнгөний идэх вэ? Шарын идэх үү? За шарж хэрэж байгаа буруутсаа. Одоо ногооныг идэх. Өн чи хатуу юм байна штэ ёо. Ямар сонио эвлэрдэггүй бох вэ? Эсгэлэн юм байна. Ямар лаг сундгийн бас үнэн зөвүүн өнгөтэй бох байна. Намайг нөгөө үүлүүлээд байсан нөгөө энэ чихэр байгаа штэ. Энийг ингээд жажлах тусам ингээд амар эсгэлэн болоод байсан байхгүй юу? Харин энэ болохлээрээ вэ штэ. Ингээд жажлах тусам ингээд зүгээр болоод байна. Тэгэхээр энэ яг үдэл юм байна. Энэ би 10-аас 4 оноо өгчээ. За дараагийнх нь warheads гарч ирж байна. Бидний уугаад байгаа ундааны маань чихэр нь гарч ирж байна. Тус-тустай уудтай байна. Тар бас лимон, черри гэсэн төрлөөттэй байна. Черритээс нэт яагаад гэвэл бид нэр черритэй төрлийнх нь яг ундаа нь үлдсэн байна. Энэ хоёр яг төгс хослно. Амар эсгэлэн юм шиг байна. Ийм амар өнгөтэй юм байна. Йоо зориг хөрөхгүй шүү. Би уулын эсгэлэн юм амар дуртай хгүй. Даан ч ингээд нэг дор амар их эсгэлэн мэдхээр бүр ингээд хооло хорсоод идэх юм байна. Яаж хил түлэгдээд. Миний бүр амруу орох дургүй шүү. Йоо энэ ч амар халуун ноготой юм бэ. Халуун ноготой гинэ. Эсгэлэн юм бэ. За шууд ундаагаараа даруулъя. Нүнэр дүр ингээд чээр үнэрч чинь энэ яаж л айгу хурц амттай байна. Би та нарт одоо өнгийг харуулъя. Лаг улаан өнгөтэй юм байна. Тэгснээр лаг хөөсрөн заяа. Тэг хөөс нь айгу хурдан гарчдаг. Хамгийн тэнэг нь хэлээ хурдан буу. Бид нэр түрүүнээс хойш энэ хайрцагын дотор байсан эсгэлэн чихрүүдийг идсэн. Одоо энэ аимшигтай аюултай гэсэн байгаа sour candy-нуудыг бөөнөрөд дуршиж үзье. Энэ дотор айгүй олон эсгэлэн чихрнүүд байгаа. Тэгээ та нар тальт ингээд завдаад харуулж одоо ингээд нэг нэгээр нь бөөнөрөө идье. Надад warheads-ийн хоёр юм бох хүрээд ирлээ. Хоёр яг адилхан. Энэ warheads-ийн ундаа нь жоохон мяа заяа. Чихэр нь бол үнэхээр аимшигтай. Тэгснээ бох нь ямар ахын би сайн мэдэхгүй байна. Бүр яг дэлгүүр зардаг бох шиг юм байна. Хамгийн гол нь гаатай биш, эсгэлэн гэдэг байгаа штэ. Blue raspberry-тэйг нь идцгээе. Бүр яг ийм тус-тустай юм байна штэ. Ямар лаг юм бэ? Айгуу гоё үнэртэй юм байна. Хурдан ажилламаар санагчлаа. Навчин дээр. Шүгэгмээр. Яа энэ бүр амар үгүй.
Энийг гоё юм эсгэлэн юм шиг хэрнээс яг юм гаатай богч ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байна. Яг ингээ гоё хоршиж байна. Энэ би 10-аас 9 оноо өглөө. Энэ өстө таалагдлаа. Нөгөө намайг үүлүүлээд байсан айхтар эсгэлэн чихэр маань дахиад нөгөө хайрцагнаас маань гараад ирлээ. Энийг жоорлж жагаад хүн хорлмоор санагдах юм бол чи чихэр идэхүү гэж жагаад үгүй нөө. Нөө намайг үүлүүлсэн чихэрний бохин гараад ирлээ. Үгүй. За энийг амсаж үзье. Энэ намайг дахиад бити үүлүүлээсэ. Энэ айгу муухай нэртэй бохоо Cry Baby гэж байгаа байхгүй юу? Нараа Cry Baby. Намайг үүлүүлнэ л гэдэг. За энийг энэ өнгийг нь идэ да. Эсвэл цэнхрийн идэх үү? За цэнхрийн идчихээ. Ер нь цэнхрээрээ дагна чи өнөөдөр. Ер нь ягаад ч юм цэнхэр амар гоё амттай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ би дараа нь улааны нас идчих болно шүү дээ. Хатуу байна. Ой шинэ мөхөө татхнаад эхэллээ. Хурдан жилдэгдээ чи өрхгүй. Жилээд ангууд улам гайг болох гэж найж байна. Би бүр чих дүнгэнцээ авч байна. Ой одоо гайг болж байна. Тэгэхээс миний хэл бүр үнэхээр дарвганж байна. Энэ бох надад 2 ширхэг ирсэн байна. Энэ би 10-аас 9.5 оноо өгнө. Амар эсгэлэн. Ийм чихрнүү зөндөө олон хүрээд ирчиж би нөгөө sour candy-нүүдээ нөгөө боксоор нь захиалсан болохоор дунд нь эднэр бас дагалдаад хүрээд ирчижээ. Энийг би энэ удаагийн бичлэгээр ерөөсөө амсаж идэхгүй. Яг тэгэхээр та нар бүгдээр энэний амтыг мэдэн. Тэгэхээр би энэнд амтлаад оноо өгнө гэдэг нь бол илүүц баха. Тэнийг номинацаас шууд хаслаа. Дараагийнх нь модон чихэр байна. Би модон чихэр таартай. Энэ дээрээ sour apple гэж бичсэн байна. Бас эсгэлэн модон чихэр юм шиг байгаамаа. Lollipop ooh la la la. Энэ дотроо богтой болов. Би хазыг гэхлээр ингээд шүдний аппаратаас амар айгаад байгаа байхгүй юу. Ямтаж гоё эсгэлэн гоё модтой чихэр байна. Алим амтгцсан. Энэ хоёр айгуу гоё цогцох юм шиг санагдаад байна. Хоёулаа алимтай болохоор шууд энийгээ задлаад уунаа. Энэ хоёр айгуу төстэй юм байна. Хоёулаа алимны амттай болохоор гоё юм байна. Одоо энийг ямар өнгөйтэйг нь харъя. Вау, яг л ногоон өнгөтэй юм байна. Тэгээ би ингээд чихрээ ингээд ундаан ингээд дүрээд идэх амар туртайсан жоохон бах та. Та нарт тэгдэг байсан ингээд чуба чупсаа яач юм зарим мэрэг юм ингээд дүрээд ингээд үзээрээ би жоохон бахта дандаа ингэдэг байсан яач юм мэдгүй. Тэгээ ингээд ундааны бөглөөнд ингээд ундаа хийгээд ингээд уудаг байсан тэгдэг байсан та нар. 10-аас 8 оноо. Модон чихэр 10-аас 8. Энэ яг бох шиг харагдаж байгаа хэрнээсээ бох биш юм байна. Чихэр юм байна. Ийм тарвсны амттай эсгэлэн ийм чихэр юм байна. Sour watermelon гэж бичсэн. Өстөл лаг өнгөтэй юм биш үү? Айгуу эрдэн чихэр юм аа. Тэгтээ эсгэлэн юм аа. Сая харсан чи энэ хоёр хоорондоо айгуу гоё зохицох юм байна. Энэ шивгатай, энэ бас шивгатай. Чиний төлөө. Тэр нөө шивга болохоор нэг тийм амар эсгэлэн бол биш байна. Яг л юм яга өнгөөрөө гарч ирж байна. За энэ хоёрыг хамтд нь амснаа одоо. Би бүр мөрөдлөө биелүүлээд алж гэж байна. Яг шивга амт чинь яаж л энэ чихэр бүр ингээд амар лаг ингээд яг шивгааны ингээд үнэр амар лаг ингээд үнэртэй байгаа болохоор гоё энэ гэсний эсгэлэн энэ нь бас чүд эсгэлэн болохоор айгуу лаг зогсож байна. За ингээд та хоёр үерхээрээ. За sour patch гэдэг эрзэн чихрийг та нар бүгдээрээ мэдэх баха. Энэ юм зөөлхөн төрлийн эрзэн чихэр нэг тийм амар эсгэлэн бол биш. Монголд байдаг шүү дээ. Зарим нь идэж үтсэн л хацаа шууд шар өнгөнд гарч ирж байна. Нэг иймэрхүү хэлбэр дүрстэй юм байна. Цэнхэр өнгөийг нь иднэ. Яг ч би өнөөдөр цэнхэр чихрийг нь түүж идэж магадгүй. Гэхдээ би өөрөө цэнхэр өнгөнд дуртай болохоор одоо энийг энэ ундаатайгаа хольж уул алах юм шүү. Би бүр солиорж өгж байна. Энэ бол надад ерөөс эсгэлэн юм шиг санагдахгүй байна. Яг ч юм өмнөх чихрнүүд мань амар эсгэлэн байсан болохоор тэрийг санагдаад байж магадгүй. Энэ нь би 10-аас эсгэлэнгийн байдлыг харан дүгнэх юм бол 4 оноо өгөх хаа. Миний хил ам бүр орооцолтой өнөөдөр бүр алж ийн ажил шүдний авраад эндээс дулгаагаад өвдөөд байгаа. Ийм хүүхдийн угжин чихэр гарч ирж байна. Дээрээ гүзэлцэхний амттай хатуу чихэртэй доороо ийм нунтхан ийм амар эсгэлэн ийм нунтагтай байна. Сая 7-ц одоо энэ нунтхын юмдаа дүрхэл ингээ гаргаад ирнэ. Мэдхгүй энэ эсгэлэн байж чадах уу? Үлэлэг хатуу чихэр нь яг барбарис шиг надад санагдаж байна. Ерөөс нь юм хүчтэй юм гүзэлцэхний амт ерөөсөө байхгүй. 10-аас 4 оноо өгнө. За миний идэх чихрийн нүрээ дуустлаа. Надад нэг иймэрхүү чихрнүүд бол үлдэж байна. Гэхдээ эднэрийг та нар бүгдээрээ идэж үтсэн байгаа байх гэж бодож байна. Тэгээ эднэрийг бол орхижээ. Тэгээд надад сонирхолтой санагдсан чихрнүүдээ бүгдийг амсаад идээд үзчихлээ. Та нар ч гэсэн сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд миний хоолоо, миний энэ хил мэл амар хорсож байна. Иймэрхүү эсгэлэн юмнуудыг нэг дор идэх нь айгүй аюултай юм байна. Тэгээд та нар ч гэсэндээ ингээд чихрээ айл болох ингээд тунгийн дааруулж хэрэглээрээ. Тэгээд энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлж, дуустал нутсан танд болон чамд маш их баярлалаа.
баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай алив дуугаа сонсъё. Автайгаа хамт музейд очоод Arayasina haksiyo Utakuro ting auraptik Very you don't